намхан бор толгодоо харахаар намайг өсгсөн амин санагдана буцах шуудын ганганах аялгуунд алсаад суугаа ээж минь бодогдоно. Та тэгээ бас одоо орчин цагийн номыг хүртэл сонирхож судлаад Намын чимээ дугаан цагаан бороо уншсан байж шүү. Тий, тэрний ч одоо яас уншид. Тэр дамби жанцаг гэдэг ч одоо энэ цагаан богдоод тэр ганц тооротл гэдэг юм байсан одоо бас нэр нь өөрчлөгдсөн шиг үлээ. Тэнд одоо бүгж байсан тэгээд нэг ацтай мотор одоо баг нь хийж тийм байшин барьж ирсэн нөхөр гэсэн. Тэгээд тэнд нэг жил гарна л болсон юм шиг байна л тэр. Тэгээд тэр цаашаа тэр чин тэр цагаан богдын цаатлын тэр хоолойг шатлаад тэр цаатлын хөөр дээр тэр 158 дугаар гэнэ чигэлтэй. Тэрний цаатлын тэр орой дээр одоо ч гяттай хил болчихсон юм лээ. Тэр цаатлын орой дээрс харгалаа тэр композын чин сөм шаргаддаг гэж савдгой хүн ярьдаг байсан. Тэр дэндэн зайшин гээд гэж урд талнаас нь тэр дэндэн зайшин гэдэг чинь тэр одоо тэр канондор нэг данчгаа тоглоод байдаг тэр тийм дамбын жанцангуйч одоо яалт байхгүй манай нутагтай холбоотой сүлд нь ороод ирсэн байлээ. Одоо байж байгаад тэгээд тэр Нанд Доотор гэдэг хүү очиж хамгийн сүлд дарсан байна даа. Андаг чи. Тэгээд тэр чинь бол энэ захын сумдуудаас одоо айл ирэх татаж сэргэд очижсэн тийм юм байна. Одоо энэ Шарбатрын одоо тэр төрийн 80 жилийн одоо надад ч байж л байгаа тэн дээр бас зах зохион бичсэн байл. Тийм байлээ. 90 жилийн номон дээр байсан баха тий. Тэгээд бас тэр Намын чимээ дугаар чинь манай нутгаар яваа тэр зохиолч чинь сая барай чинтертэй бас уулзаж яриа хүрээ хийсэн байна лээ. Тэгээд тэр чинь ер нь оргосон зайлс гсэн улсуудыг бол шууд аддаг. Хамгийн муухай гараад тэгээд юу. За тэр хэрцгээд хамлалтын бол бүр ярилт байхгүй л дээ тий. Хүний зүрхийг амьдаар нь сугалж тугдагдаг. Хоёр шүн одоо тэр чинь амьдаар нь хуулж алж ирсэн тийм. Тийм бэ. Бас хасгуу. Тэгээ сумаа оноо одлооч гэж одоо тэгэл хойхуунаар. Тий. Хойхуу ч одоо өөр төрийн үед одоо орж иж ирсэн. Одоо тэр цагаан бороон дээр гардаг. Тийм. Тэр чинь одоо энэ манай энэ годрийн одоо эрдний нутгал болсон юм л да. Тэр годрийн чинь баруун тал дээр шивэний ороо гэж нэг ороо байдیں۔ Тэр ороод нэг баахан хүн одоо юу яжсэн л бөгжүүлсэн юм байлээ. Тэгээ нэг уйдсуус чинь хэдгийг авчиж холбоо тавьсан чинь нөгөө тэр улаан хаалгын авсан дараа ороод ирсэн. Тэгээд нэг баахан тэр хоохоноо таарлаад тэгээд нөгөө усуугаад уцаад явхад нөгөөдхийн дагаж яваа. Тэгээд тэр ороод нэг баахан хүн хатцсан юм лээ. Одоо ч гэсэн тэр юу нь байдаг юм. Яс усны үлгэдэл дээр хатаагуудаа байдсан байх гэсэн. Тэр гал мал төлжсэн хадмууд нь харлсан тийм байна л гэж. Би айгаад орж идэгмаа тэр амандар нэрсэн сэтгэл болдог явардгүй. Тэгсэн тэр доош хоёр давхгүй байна гэж залуучууд үзлээ. Тийм юм одоо хийжсэн. Тэгээ тэр үе чинь одоо яхад тэр хөндийн дээд талыг одоо байгаад тэр дээд хөндийн дундуур хороод одоо ингэж хаалт. Тэгээд тэр ороогоор нь одоо тэгээ бууны ойн гаргацсан тийм хороонод л байдیں۔ Тэр доо талын улаан хаалгыг гिचсэн хааж исэн нэг хороо байсан саяхан бодлоо байж одоо алга боллоо. Тэгээ сүйд нь хүрээ нүүж очиж бас тэр аскатер үүж очижсэн. Тэгээ одоо тэнд байрлж байсан одоо тэр уулзар байсан одоо тэр том барайнууд байдیں۔ Тэр уудлын ингэрт бүр ингээд заяа натаа бараг часуучхоо тийм юу дожжоо хийгээд гэр барьж исэн одоо тэр үлдэл нь одоо байдیں۔ Одоо хамгийн
сүйдэл лавын хойтод тэр ногоон хөвгдөг дээр л асгүй төрж дээр үйжсэн гэдэг. Одоо энэ нор хөвгийн одоо тэр ээж нь юу ламж өгдөг хүн байлаа. Тэрний ээж нь тайлгар гэдэг хүн байсан нэг чуган цоож одоо 80-аад онд өнгөрсөн дөө. Тэгээд тэдний дэрж дээр үйжсэн. Тэгээд баахан асаг тэр доороос нь бууцсан. Тэг чин тэр содноо гүчин тэдний байсан гэсэн. Тэгээд урсаа цугтаацсан та. Энд чин баригдаад. Бас нэг гүч тэдний тооц хоёулаад байсан шиг лээ. Тэр цугтаад татсан. Тэгээд тэр ламж багш хүн байсан. Тэгээд бас цугтаад олжсон. Тэгээд тэр мөн гүчин нөлдсөн байсан гэлээ. Өрөөс нь мэднэ сохор тийм аваад байсан даа. Тэгээд асгоо дээр тэр нөгөө гэрийн чин дотор нөгөө ханууны өнийн хүртэл хогулж байгаа л. Тэгээд хичнээн шилжсэн минут байт. Тэр малнаас наалаа тэгээд жаал идэж аваа явчихсан. Тэгээд тэр чин тэр хойтлын харын нүрт байрлчаа тэгээд энэгээр 3 хоног жаал дөө хийчээ тэгээд буцаж ирсэн юм байна лээ. Тэгэхэд тэр содноо гиснийг барьж аваад явсан. Тэгээд нэг унагтай гүн дээр гарын энэгээр ингэж холбоодоор дэшин татаад тэгээ хөлийн холбоодоо горно. Тэгээд унуулаад газарчлал явсан. Тэгээд нэг гол энэ улаанчлалын наадлын юугаар айлд хичээлээ явсан. Тэгээд шөнө нэг айл ирсэн. Тэгээд нэг хөтөж явсан асг нь хүсэндээ нэг том утгатай яваад шиг. Тэгээд шөнө нэг адвартай юм дотож гаргаж ирээд нэг айлын чинь нөгөөдг нь ухаад байхлаар нь араас нь сэмхэн гэж хаад утган сугалж яваад. Тэгээд нөгөө асгийн барьжсэн жолог мэддэхгүй гэртийг нугалж иж тас хаталж яваад. Тэгс нэг сарваатай гүв чинь сарваа мэдэх гэж явахад ихэнх нараас нь тэгэлээч. Тэгээд цаашаа нөгөө ихэнх зэртэй тэгвэл сарвааны хараас явахлаар нь юу яжсэн гэлээ. Тэгээд жаахан холдож байгаа тэгээ хөдөөглөө очиж. Тэгээд тэр цагаан сар оруудад такад нэг хатан дүүргэнд очиод нөгөө мөгөөгөө хайчихаа. Тэгээд өөрөө нуугдчихсан. Тэгээд нөгөө асгуучин тавьж ирээл дээр нэг дүүргэн дээр гисгээ шгарлж байгаа. Тэгээд буцаа явчихсан шүү дээ. Тэгэж салж исэн гэлээ. Хасгийн сая уул нэг сонин төгтөр саяны цодныг ярьж байгаа шин тэр зэрэн дөрж хаа муу юм уу? Мөн. Тийм байх нь шүү дээ. Тэр хүн баригдаж тэгж исэн гэлээ. Тэгэн гүтийг сэргэлээ ааш гаргаж тэндээсээ зугтаж ирсэн юм биш тий. Саврагийн дэржин дээр нэг авга энэ ээж аав нь манад энэ хойтод нэг хүн байсан юм л дээ. Тэгээд энэ хой шоутай нэрдэл айлын бэр болж ирсэн нэг авга. Тэгээд ээж авааргаа явж ирсэн. Тэгээд тэрнийг асгад аваа явцдаг л. Тэгээд нөгөө авгаа хүний хэрэглээ явж ирсэн тэднэр ч тэгээд бас тэгээд нөгөө хэрэгл эмгэн булаацалдаад төмөр тэгээд тасаж яваа. Тэгээд тэр авгааг нь аваа явчихсан гэлээ. Тэгээд энэ насгуучнуудаа тэгээд авч яваа. Тэгээд зарим нь эсгүүцний одоо тэр хадмаднаас дүүжлэл дэлгэнхэхийн хөтөл огтлоод хачдаг тийм л бай. Зэрлэг л босоод байсан юм л. Тэр цагаан боруудаар ичдэг чинь бас үнэн тэр октодыг одоо гизгээр нь холбоо дээр хаднаас тогтсон байсан энэ гэдэг чинь бол бас л манайд хийж л байсан асуудал. Ер нь асгууд ингэж битсэн байсан шүү дээ. Би энэ түүхийг ерөөсөө нэмж хачирлаад барагч дутуу битсэн шүү гэд. Тэгсэн байхад л айхтар хэрцгий юм бичигдсэн байсан. Тэг чин гэрцгий ер нь гэрцгий юм байсан байлаа. Одоо энэ тэр дашгоо гэдэг хүн ярьдаг байсан. Эндээс тэр асгууч нь одоо энэ хатаста юу яахгүй юу? Нөгөө дээрээс нэрэл бөмбөгдчихсэн. Тэгээд
нэг хэсэг нь наашаа буугаад тагсан чинь өмнөөс нөгөө цэргүүд хамгаа тэгээд буцаад эргээд цааш зогцсон. Тэгээд тэр тэмээ мала бүх юм хаяа зарим цацаа тэгээд амьдуудаа цааш гарсан. Тэгээд тэр үед одоо цэрэгт одоо энэ Минжургой байсан гэж ярьдیں۔ Да тэр Гала гэж нэг гүшин байсан энэ манай урдэр гэдэг гүшин байсан. Тэднээс энэ баруун Замбалгийн цэрэгт байсан. Тэгээд тэднээс ч бас тэр өмнөд орчил байсан юм лээ. Тэгээд тэр Ташимбанцгойд хүн ярьдагс л да. Тэгээд ий чин гарчаад хэдхэн очоод буцаад эргээд бидний сэтэ гэж. Тэгээд энэ одоо маамуугай ээжийг зэдэн дээр нь көнөөж очиод тэр маамуугийн аав нь тэр өлцөйг гэж бодоод жараад одоо онцол насарсалаа. Тэр хүн араас нь тавьж чад. Тэгээд нөгөө дагуулж олсуулсуудаа ингэж юу яагаад буудалсуулаад өөрөө араас нь очиж буудаад тэгээд тэднээс дарж исэн л гэж ярьдаг байсан. Тэгээд их зэрлэг оцоод байсан л гэж. Тэгж ярьжсэн. Тэгээд нэг үеийн түүх юм да. Тэгээд хамгийн сүүл нь энэ чинь натас мутсаас тэгж хөөгдөө. Тэгээд тийчэн гараад ахаад энэ хар шарын даргуудад хөөгдөд. Тэгээд энэ хойшоо энэ баян илгээр орсон юм байна лээ. Тэгээд тэр баян илгээ чинь тэр цааш нь чинь одоо террасгуудыг бөмбөгдөж дуусгасан хүний гэлээ. Тэр цааш нь одоо тэр онгоцны инженер нь одоо энд жанчуу гэдэг чинь цэрэгт байсан. Тэгээд механикч нь байсан гэдэг. Би тэр бөмбөгдөхт нь онгоцны би янз бүрийн явуулж ирсэн да. Би ч бас л нүгэлтэй үл хийсэн гонхол солиодог тэгэл байсан. Тэгээд энэ оюун цэцэн өгшөө аав жанчуугаа юу? Тий, тэр өгшин чинь. Надад тэгж ярьж ирсэн зайлал. Тэгээд бас нэг түүхэл юм тэр чинь. Тийм байна. Тэр чинь нэг талдаар бууж хагаад нэг асгууд ингээд талаас нь ороод ирэхлээр л гинт тусаад дээрсэн бөмбөгдсөн. Тэгжсэн гэл. Тэгж дарахгүй бол тэр хэдчих даварсан л да тийм. Шин даварч ирсэн л да. Осмон гэдэг чинь аюултай нөхрөөс юм л да. Тийм түүх тэ юмаа тэгээд одоо энэ загцхгүй мэдэх нэг нэрийн чи одоо мэдэхгүй зүгээр. За баярлалаа. Тэр үеэс одоо их ядууд одоо их байсан. Тэгээд одоо ямар зэнтэ нэг хүн одоо өдөржи яваад юу ч олж чаддгүй. Тэгээд хоёр дахь өдрөө явж иж нэг болжухаалаад ирсэн. Тэгээд нэг болжухаг нэг чонцаа гойч гэж наваа тэгээд энэ осроолцгаад хойдан анги юу шөлөө ихсэн. Тэгсэн чинь нэг муутай хүн нь юу яач л дээ. Толгойн захруу унгацч нөгөөд. Тэгээ усуулж уучаад хоёлаа ангийн юмсэндээ тасгийж яа гэсэн чинь ямар юм өглөө нэгтгэн гадна биччихсэн. Хүний сэтгэл гэж одоо тийм юм да. Тэгээ маргаат нь явж пуудаа ирж тэгээд нэг хоолтой болж ирсэн. Тэгээд дараа нь охрогодрын тэр бүтүү өн дээр очиж суусан. Тэгээд юу яачсан гэлээ. Тэр чинь нөгөө дээд тал нь хөрхрээтэй хоёр тал нь ханаа хаттай тийм. Годрын хүнд юм аа. Тий, годрын хүнд чинь бас их тавчил да. Тэгээд тэр доо тал нь тэгээд нэг тогооны төмөр нүдэж хончоо тэгээд өглөө нэг олонгоосаа буудаж тэгээд нэг өвлөд хоолтой болж ирсэн гэсэн. Тийм л одоо ядуу амьдралтай явсан улсууд. Одооны улсууд бол одоо тэгээд юм тоохгүй да. Тэгээд юм эдийн засаг сайжирсан болохоор одоо юм итгэхгүй л. Тэгээд биднээсийн багт бол одоо бас амьдрал үнэхээр явсан. Хатвал явсан. Тэгэхээр манай залуучууд одоо яг л одоо энэ амьдрал шиг ийм сайхан амьдрал байсан юм шиг бодоод байгаа юм. Тийм биш юм чинь нэг үед одоо монголч ядарч явсан, нэг үед аваа болсон. За яг хойсгол юу явсан гарснаас хойш бол бас ард түмнээ харж
ард түмэн ч одоо бас амьдралд дэшилж. Тэгээд сүүлдээ одоо нэгдэл гэж байгуулагч. Нэгдэл эхэндээ бол муухай байсан та хөрхий. Нэг хөдөлмөрийн гэсэн чинь одоо хэдхэн цааслаг гэдэг л байсан. Тэр нь бол яг тухайн үед бас яг энэ дэр залгаж л байсан л байна. Одооныхтой адилхан одоо их өндөр хөлс байгаагүй тийм 70-80 цааслаад тийм л байсан. Гэхдээ юм нь нэг ханд байсан л да. Чи одоо бол энэ мөнгөний хань шунтсан учраас энэ зэлийн болчихлоо. Тийм л. За өөрийнхөө гэр бүлийг танилцуул. Энэ манай хүн одоо Кончголын одоо өргөнбөл хөөхөн долгор гэдэг хүний одоо ууган хөөхөн. Тэгээд манай энэ хүн чинь бол одоо манай тэр хадмэж хүнтэй суухад буурлаж хоёр натэлсэн. Тэгээд тэднийсийн гардаг ирсэн. Тэгээ би 82 онд одоо айл орон болоод одоо манайх чинь 5 охин 2 онд байгаа. За амраа ич одоо 90 оны 6 сард одоо цомын хинсэрийн шинийн гурван байсвахаа эхэлж одоо нээлттэй хийжсэн. Энэ ч нь бол одоо нэг 1000 гаруй одоо шавьтай том одоо хүрээсэн энэ алхын одоо баруун үрд өвд гэж ярьдаг байсан юм байна лээ. 1900 одоо 5 оны ч юм уу да. Тэр далай лам одоо манай залууч байсан гэдэг. Баахан цагаан тэмэт иржсэн гэж хөвчүүл ярьд юм байлээ. Тэгээд нэг 37 оны нэг хойсол эсэргүү бослого гарахад одоо тэгээд тэр хуржил тараасл гэж ядсан тэр одоо нэг хэдэн дээр засаар тодорхой яхаа тэр хуржил тараасан юм гэлээ. Тэгээд энэ эндээс одоо бараг 60-70 ламын хойш нь барьжилж авч тэр завханд одоо юу яасан хороосон юм байл. Одоо тэр үеийн одоо бас тэр улаачаар явж исэн хүний над дэрчлээс л төгөрхи гөгшин ламнар тэгээд зайдан орднор мордуулчаал. Тэгээд туугаа явж исэн гэж ярьж л байсан л да тэгт. Тэгээд одоо 90 онд дахин сэргсэн. Одоо бас яг хөө тэр үеийн бодвол бас сайхан болж байна л да манай энэ хөрөж та. Нилээ хэдэн шавьтай бас цааш төчөлнө шавнар гарны вис одоо энэ эндхийн одоо олон шавнар байна л да манай гэж. Атхан далай одоо энэ жил юу гавж боллоо. Тэгээд одоо араас нь олон ламнар төрж гарах байлгүй дээ. За манай энэ амрын чинь ерн хүн хэрдэг загхгүй бас сайхан штэнч на цагаан сар одоо энэ 15 хоног хурал урахад одоо манайх чинь пэгэл хүнтэй байдаг шүү дээ. Би одоо 14-ний энэ хурлыг 93 оноос одоо хотол би нэг хэдэн хүнтэй одоо юу яаж авдیں۔ Дааж одоо хуруулж авдیں۔ Том бас нэг ламирын хуруулт юм бэ. Нэг хэдэн хүнтэй. Тэгээ энэ жил намайг энэ хүрээний зодлоо одоо гомбо явсан одоо тэгэл явуулах та. Одоо тийм л байна. Тэгээд яг хэдэн гэнгийн ширэж өгч байгаа одоо тэгээд бас нэг хөөхтэй сурч авал гэдэг байна тэгээд бас нэг жаг хойрогтол байна. Тэр болох байгаа. За тийм л байна да. За. Хуулианы судар олдсон тухай яриа одоо тэгвэл. Тэр судар ч одоо зөвлөгтэй амны тройтлын агад нэг том судар байсан юм байна. Тэгээд тэрнийг ханьхугаад энэ хүрээнд авчигч юм байна. Тэр дотор тэр дамби цагийн
хоёр тийм ээ гэтлгээтэй зураг байсан гарсал гэдэг юм байл. Тэгвэл тэр Дамбижаатай л холбоотой нэг судраг байжтэй тийм ээ. Байж болох юм. Судрын дотор тэр нөгөө хоёр тэмээтэй зургийг нууж исэн ч юм. Нууж л байсан асуудал. Тийм байна. Би одоо энэ хоёр татны энэ Улаанчулуунаа гэдгийг 30 жил би тохиолсон. Өөрөө тааж одоо энэ хайтын хаар түмнийг одоо оройдон дуудаж одоо тэгэл 30 жил тохиолоод одоо 2-3 жилийн өмнө би нэг залуу төгссөн. Тэгээд яхаа би энэ хоёр татанд нэг 4-5 км замыг бүтэн 3 жил одоо хөнгөч татаж одоо би хаваарч хавар хийсэн. Тэгтээ хамгийн сүүлийн жил би нэг тендер авч. Тэгээс одоо яг хөө тэр дэшин таш явдаг зам гарсан байж байгаа. Мөн энэ хайтын кичний одоо өөрөө тус одоо юу машиныг явуулдаг үйл байсан тэр шандны ам гэдгийг бас л одоо багийнхан залуучуудыг өрөөдөн дуудаж одоо бас л нэг замын гаргасан одоо ч гэсэн машин явж л байгаа. Би тэгээд энд бол одоо миний барьсан ачаа ходог бие сүндөө юм. Хөдөө нутагт зам засна гэдэг чинь үнэхээр буянтай ажил. Үнэхээр манай баригад бол их одоо хамтч би хэдэн дөрөвтэй би баярлж явдیں۔ Урд нь би нэг яг нэг төсөл аваад энэ нэг малын сайхан байнтай болгоод өчигээд асуудагдар би нэг 10 сая төгрөгийн төсөл аваад тэгээд очиж би барьсан. Тэгэхэд би ганц ч хүн гойгаагүй байжсэн. Тэгээд тал талаас цугулсан ингээд 50 хүн ирээд 2-3 хоног дотор нэг гээд одоо сайхан байна гэж байгаа. Мал угаалганы байна тийм мал угаалгана. Өнөөдөр манай баригадын залуучууд үнэн сайхан. Би бол олон ажилдаар гэдэнд өнөрөө өрөөлөн дуудсан да зүгээр. Би дөрөнд нь баярж яв. За ингээд хуйлаа нилээ урт удаан хугацаанд хууч хөөрлөлөө. За. Тантай хууч хөөрлөж яхад одоо бас нэг санаанд оромгүй сайхан зүйлүүд үзлээ, сонслоо. За ингээд эгэл ардын одоо нэг гэрч болсон жирийн малчин хүн гэхэд ном судартай их ойр байдаг. Бас ном судар бүтээх гэж зорж явдаг. За өөрийнхөө чадлаар одоо төрөл бүрийн ажилд одоо өөрийгөө хүч сордог нэг ийм хүн байгаа юм байна. Ингээд энэ хүнийг бас олон нийттэй бүгдээрээ ингээ хамт яриаг нь сонсоод хүртээгээд ингээд явж байгаадаа би бол бас баяртай байна. За та тэгээд урт насалж удаан жаргаарай. За миний дүүд их баярлалаа. Энэ ажлаа одоо олон цааш нь хэмжүүлж хийж түүхэлдээ явна гэдэг чинь бол бас их гавья. Ер нь энэ гिचнээ баянч явсан тэр баяны юм гэж үлдэж байгаа юм ховор. Гагцхүү ном бичиж үлдээсэн хүний тэр буян тэр ном л үлдэж идэв тийм л юм байл. Энэ алхын одоо сайжруулч нь олон одоо сайхан ном бүтээжсэн тэр улсуудын одоо бичсэн номны зарим нь алга болсон ч гэсэн нэг хэсэг нь одоо байж л байдаг тийм л юм шүү дээ. Одоо тэр сүм бомгд ном одоо тэр манай энэ төвчөн дээрээ бичсэн одоо тэр ном одоо улсын архивт байна л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр ном чинь одоо мөнх юм. Тэн дээрээс чинь одоо энэ бадан дорж байгаа малгай манай маа багш энэ бичсэн юм дарслаад энэ улсч юм болж олж байгаа шүү дээ. Тэрээс сургуулийн хөгжтөд хүртэл одоо надад чинь тэр тийм ном байдаг энэ дээр байнаг бол энэ орж ирчихдээ шүү дээ. Тэгээ би бас нутгийн янз бүрийн бичсэн ном байвал цуглуулчих гэж боддیں۔ Бас хүний хамгийн одоо дээд баян эрдэм дунд баян эд адгийн баян адуу мал гэж хэлдэг. Адуу мал чинь ганцхан нэг шуурганы юм уу нэг цудны. За их хөрөнгө бол яг нэг жаахан хүн тэр нэг зарж өрөөлөд эхлэв. Эрдэмтэй хүн бол хэзээш доош ордгоо. Эрдэм гэдэг чинь мундаг юм. Тэгэхээр одоо миний одоо тэр энэ ном
энэ сурвалжлагын ажлыг бас ном болгож үлдээх хэрэгтэй. Тэр чинь л одоо чамд цаглачгүй их үе. За баярлалаа. Их гоё өрөөл юу гэх. сан удаас минь намайг